За ингээд ээлжид нэгэн гоё түүх маань орж ирж байна. Өнөөдрийн ярих сэдэв бол Сүхэ гэдэг 30 настай 3 хүүхдээ өсгөдөг ганц бие аавын тухай түүх байгаамаа. За Сүхэ гэдэг залуу одоо 30 настай. За 3 хүүхэд нэг нас хүрж ийн. Гуруула ихэр хүүхэд байгаа. За 3 хүүхдийн ээжийг Сарна гэдэг нэг өсгөө. За Сарна бол одоо төрөөд удаагүй байхдаа нас барсан. Тэгээ үүнээс хойш тэ Сүхэ гадаа гарч гэрт орж энэ болж одоо 3 сайхан хүүгээ хинээс ч тэ гууж говшихгүйгээр яг өөрийнхөө чадлаар бол өсгөөд өнөөдрийн хүртэл явж байгаа. За өнөөдөр Сүхэ 3 хүүхдээ одоо тэрэгэн дээр хөвтүүлээ тэ одоо Сарнагийн оршуулган дээр очиж цэцэг одоо өргөх гээд явж байгаа. За Сарна нас бараад бараг жил болж байгаа учраас одоо түүний оршуулган дээр хүүхдүүдийг нь авч очиж бас тэ эргэж тойрох одоо ерөнхий тийм одоо санаа оноотой бол оршуулгын газар ирсэн. За ингээд Сүхэ 3 хүүхдийнхаа 2-ыг нь тэрэгэн дээр түрээд нэгийг нь одоо ташаан дээрээ суулгаад тэ ингээд сайхан түрээ дөрүүлээ ингээд ээжийнхээ одоо оршуулган дээр очисон. За ээжийнхээ оршуулган дээр очиж байхад яг зөрөөд нэг хүн бас оршуулганы хажуудаас босоод эргэж ирсэн байдаг. За тэгээ Сүхэ яхаараа одоо тэ эхнэр Сарнагийнхаа оршуулган дээр таньж мэдэхгүй хүн тэ ингээд зогсож идэг билээ. Яасан бол оршуулган дээр андуурсан болов энэ төр юм бодсон. За ингээд Сүхэ явж чаа сайн байна уу гэд минь тусаа мэдсэн зөрөөд нас тогтсон тэ хүн бас сайн байна уу гэд гар хөлөө сунгаад бас мэдчихсэн. За мэдчлээд ингээд тав үгс олж явахдаа Сүхэ бол асуусан. Та ямар учраар явж байгаа хүн бэ? Манай эхнэрийн шаарил байна тэ. Манай эхнэрийн оршуулга байна. Та ямар учиртай юм хүн бэ? Таныг нь харж байгаагүй маань гэж хэлсэн. Тэнгүүд тэр одоо хижээл насны хүн өөрийгөө жаргал гэж одоо хэлээд өөрийнхөө нэрийн утсыг өгөөд за би бол одоо Сарнаг сайн таньдаг хүн байгаамаа. Тэгээд Сарна та хоёрыг учрахаас өмнө те Сарна бит хоёр одоо нэлээд дотн байсан хүмүүс байгаамаа гэж хэлдэг байгаа. Тэнгүүд Сүхэ гайхаад таныг бол ерөөсөө харж байгаагүй юм. Та хаанаас гинт гараад тэр ямар учиртай хүн нарийн ширээ маань хилээдэгтэй ойлгуулах та гэж хэлдэг. Тэр үед одоо жаргал за би бол Улаанбаатарт амьдардаггүй те Эрдэнэт хотод амьдардаг юм хүн байгаамаа. Тэгээд өнөөдөр ингээд Сарнагийн энэ оршуулган дээр чамайг ирнэ гэдгийг мэдчихсэн учраас би одоо ингээд чамайг хүлээнгээ те энд ингээд байж исэн юм аа. Тэгээд сайн хүн санаа гаргачаар хоёулаа ингээд сайхан таарлаа гэсэн. Тэнгүүд Сүхэ зөрүүлээд юун Эрдэнэт энэ төр яриад байна. Би Улаанбаатар хотоос гарч үзээгүй те Эрдэнэт хотод орж үзээгүй. Ерөнхийдөө бит хоёрыг та яаж таньдیں۔ те энэ төр гэж асуусан. Тэнгүүд би хүүхдүүдийг чи харж болох уу гэдээ одоо тонгоогоо тэрэг рүү ингээд харсан. За ингээд жаргал гэдэг хүн хүүхдүүдийн тэрэг рүү ингээд чарангуудаа хөөрдөөд өстой хөөрхөн хүүгүүд байна те. Тэр нүд ам сормоос бол яг л байна. Би бас багтаа иймэрхүү царайцтай байсан гэж манай ээж ах дүүнүүд ярьдгаа гэдэг тийм үгийг хэлдэг байгаа. Тэнгүүд Сүхэ мэл гайхаа зэл өхрөөд тантай одоо би юм яриад амирган таньж мэдэхгүй бити нүгээр эргэлдээд гэхэд бол нөгөө хүн бол хэлсэн. За муу нухаар сайн хэлчихэл гэж одоо нэгэд ийм зүйл босоочос би чанд үнийг хэлье. Эдгээр одоо те 3 ихэр хүүхэд бол чиний хүүхэд биш ээ. Яг миний хүүхэд байгаамаа. Тэгээд чамаас өмнө Сарна те бид хоёр бас нэг наанууд цаанууд тийм харьцаатай байсан. Тэгээд ерөнхийдөө энэ Сарнагийн талаар те чиний мэдэхгүй зөндөө олон зүйлийг би аягүй сайн мэднэ. Тэгээд энэ бүх зүйлийг хэрэг хүсэх юм бол би чамд бас ярьж өгч болж чинь чи миний нэрийн утсыг авчихсан. Тэгээд ерөнхийдөө юу яа одоо те миний чамайг хүлээж исэн гол зорилго бол те одоо энэ Сарна бит хоёрын дундаас төрсэн энэ 3 хүүхдийг одоо би өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад оронд нь чамд одоо те 50 сая төгрөг өгөө гэдэг тийм саналыг бол тавьдаг байгаа. Сүхэ тэнгүүд юу яриад байгаа энэ 3 хүчин гуруулаа миний өгөх юун жаргал мургал юу хаанаас та гараад тэр үг энэ гэж одоо уурлах игдүүцтэй хүүхдүүдийн хажуудаас одоо нүдийг хийхээ шахсан. Тэгээ жаргал бол ямар ч байсан за юу яа чи тэгээ сан гэртээ хараад бодоо те ойлгоод энэ миний нэрийн утсаас эргээд уцтаарай. Тэгээ би чамайг тэсэн ядаг хүлээж ия гэж хэлээд төрүүлээд одоо явдаг. За ингээд Сүхэ 3 хүүхэдтэйгээд эхнэрийнхээ те Сарнагийн оршуулган дээрээс одоо санд мэнд хурдан одоо явахыг шийдэж одоо оршуулгын газраас 3 хүүхдэд аваад явсан. За явгангуудаа газ машиндаа хийгээд хүүхдүүдээ аваад тэгээд жоохон хэсэг явж хагаад нэг хашааны одоо те хүн харагдахгүй болонд очиж суугаад
зарим зүйлийг бас арай тайвширч одоо бодох хэрэгтэй болсон байгаа. За ингээд нэрийн удсыг харсан Жаргал гэдэг хүн байсан. За нэрийн удсанд багцаалах юм бол яг одоо 57 настай тий эхнэр нь одоо буюу сарна 30-тай байсан, өөрөө 30-тай. Тэгэхээр одоо хайшин тий өөрөөсөө 27 ах хүнээс бас хүүхэдтэй болцсон юм байна гэсэн тийм бодол орж ирсэн. Тэгээ Жаргал бол яхаарахгүй өөр хүүхдүүдийг таньсан, өөр хүүхдүүдийг аавна ив найраар эвтэйхэн те өгөлцөж авалцъя гэдэг тийм саналаа бол одоо хэлсэн те. Тэгээ сүхэ энэ бүх зүйлтэй эвлэрнэ гэж бол хэцүү. За дээрээс нь энэ 3 хүүхэд одоо те өөрийнх нь байх магадлал бол байхгүй гэдгийг бол ойлгосон байгаа. Яагаад тэгэхээр одоо яг энэ бүчэд одоо те 3 хүүхдээ машин донтуулаад өөрөө ингээ бодоод сууж явахдаа сарнаатай анх баарн танилцсан түүхээ эргүүлж бас ойлгож харах хэрэгтэй болж байгаа. За ингээд түүхийг эргүүлээ те одоо бараг 2 жил гарны өмнө буюу сарнаа сүхэ хоёрын танилцсан түүх бол одоо нэлээд ойлгомжтой байх болно. За сүхэ яг хуу тухайн үед одоо те баарнд баримаа хийдэг, сарнаа бол найз нөхөдтэйгээ орж ирээ те тэнд бас идэж уугаад найрлаа те шоуддаг. За 5 дахь орой болгон баасан ахын төрсөн өдрийг ёс юм шиг тэмдэглэдэг тийм одоо залуу занд насан дээр явж ирсэн. За сүхэ бол яг ухаан амтнд үйлчлээ те ганц нэг би ундаагийн ингээд гаргаад ингээ байж исэн. За тэгэхэд бас сарнаа бол одоо өөрөө тэндээ найз залуучуудтайгаа ирнэ, найз охтодтойгоо ирнэ. Тэгээ ирсэн орсон гарсан хүмүүс бие биенээ чихтэн тэгээ буудал шуудлаад ингээл гараад явна. Дараагийн 5 дахь өдөр уулна. За одоо золт дээрэндээ гэхэд хамаг байдаг дээрээ тавьчихсан те гоё болцсон орж ирээл тэнд заах идэж үжилж байгаа л тэгээл оройн бас баахан энэ тентх юм одоо те явуулын болон тэр нутгийн залуучуудтай ингээл ууж идэл ингээл янз янзын амьдралыг үз. Гэхдээ сүхэ бол яг хуу тухайн сарнааг үйлчлүүлэгч гэж харахаас гадна эмэгтэй хүний нүдээр нь бас харж таалж исэн байдаг. Тэгээд сарнаг ирдэг өдөр те 5 дахь өдрийн орой болгон бас хов цандраа бэлдэх хүсмэсээ зсчих одоо те нэг аятайхан шиг өнөртөө осмос ханхлуулаад нэг техник авч зогсож идэг тиймэрхүү одоо догдлол бий болчихсон байсан байгаа. За сарнаач бол яг ирээл баримттай маазраал ингэж нэг яваал тэгж нэг гүйлдэл энд ч нэгж бүжиглээл те энд тэндгүй ирээцээргүй сайхан тэгээ шоуддаг байсан. За сүхэ бол сарнаад би одоо те чамд бачин учиртай энэ төр гэдгээ бол хийлээгүй тэгээд ерөнхийдөө нүдэрээ харж таашаасан маягтай бол байж исэн байдаг. За сүхэ тэгээд нэг удаа сарнаг техникээр цаахан ширээн дээр одоо те нэг дорж гэдэг залуу сарнаатай озолцож байгааг бол харсан. За тэгээ яг тэр үед сүхэ бол за сарнаг одоо өөрийнхөө болгох хамаг шанс энтер дууслаа те баар байтугай энэ хаваар ингээд шоу алтер нэр хүн дээр нэрд гарсан доржтой одоо те ингэж үнсэлцэж байгааг бодоход энэ хоёроо үерхэд ингээд ерөнхийдөө асуудалтай болцсон юм байна гэдгээ сүхэ ойлгоод ерөнхий одоо зайгаа бас сэтгэлээ барья гэдэг тийм шийдвэрт хүрсэн гисэн ч нэг удаа те одоо ингээд сарнаа өөрчлөсөн техникийн хажууд хүрээд ирсэн. За сүхэ дэнгүүд яав юу болов гэсэн чинь дорж одоо те өөрийг нь одоо хараар тавьж өөр одоо те ангам толноороо орж ирсэн нэг гайгүй охин руу илт хандарч те мэдрэл юм яриаг өгөөд байна гэдгийг бол хэлсэн байгаа. За ингээд сүхэ яг энэ торгон агшны ашиглаа те сарнаг л өнөөдөр зохицуулна гэсэн тийм бодолтой болсон. За тэгээ гомдцсон, салцсан яг ийм эмзэг өгөө үе дээр сүхэ халамжилж 9 шидийн те хоолунд 9 шидийн ямар ингээгээд баар тартал хажуудаа хамт байлгаж байгаа барманыхаа ажлыг дуусгачаад бүх тооцоогоо нийлчээд сарныг гаргаж машиндаа суулгаад одоо гэрт нь авчихсан. За гэрт нь авч одоо бас те бас яач вах хийж вах гэсэн гүзээл нэг айтаахан юм ярьж байгаа л гэрт нь оруулсан. Тэгээ үүнээс хойш одоо сарнаач 5 дахь ярдгаараа ирсэн дорж тэргээр хүүхэн шуухандаа бужигнуулаад явж л байсан. Тэгээ сүхэгийн одоо харц хандлагыг сарнаа ойлгож исэн учраас бас те ингээд энэ хоёр уулзаж уулзаад ганц нэг баарны цаг эхлэх байхад кино манунд яваад ерөнхийдөө сарнаа нилээн бас арай гайгүй одоо юу гэх юм номхорсон гэхэд хайшин тэгээд ингээд явсан. Гэхдээ энэ хоёрын уучрал бол нэг 10 хоногийн дотор л уучраа олсон. За 12 хоногийн дотор энэ хоёр өөр түрээдээ ороод өгөө аваагаа хийгээ те ингээд цаашаа юу наашаа юу гэдгийг ярилцсан. За сарнаа тэгээ одлгоо сүхэд би жирэмсэн болсон, чамаас жирэмсэн болсон чи одоо те хүүхдүүдийн одоо аав энтер болно энтер гэж хэлсэн. За яг энэ бүх зүйлийг ингээд эргцүүлээд бодоод үзэхэд яг харахгүй сарнаа жирэмсэн болчоод тэрийг мэдж агаад сүхэттэй маш хурдан дотносох
тийм шаардлага гарсан болов уу гэдэг тийм бодол сөхөд яг энэ үед гялсэж орж ирж байна. За тэгээд сөхөө үргэлжлүүлээд ингээд бодоод байхад бол яхаа аргагүй тэгээд гидсэн хурдан томорсон. За тэгээд сөхөөж ажиллаа хийсэн Сарнай бас тэ нэг байр байшин түрээслээд хамтдаа одоо тэ 3 хүүхдээ ингээд өсгөх ажилдаа орж байгаа. За тэгээ удаачгүй Сарнайч төрсөн тэгээ төрөөд 3 ихэр хүүхэд бол үлгэрдэж явсан. За 3 хүүхэд байгаа гэдгийг бол жирэмсний явцад одоо тэ шинжилгээ судалгаагаар бол мэдсэн. Тэгээд тэр 3 эрэгтэй хүүхдийнхаа бүх зүйлийг бол сайхан бэлдээд бол байж исэн байдаг. За ингээ хүсэн хүлээсэн Сарнаач яг сайхан амарчлаа, биеийн буцаад зэгцэрлээ. За тэгээд баар савн танилцсан сөхөөч яг тэгээ эхнэрээ харангаваас хажуугаар барьманы ажиллаа хийгээд тэ ингээд явж исэн. Тэгээд одоо нэг амралтын өдөр бол одоо Сарнаа хэлсэн байгаа тэ. Одоо жил гарan одоо энэ хүүхэд шуухаж жирэмсэн гэдэг бас энэ тэргээр хож найз нөхөдтэйгээ уулзч чадсангүй хүн ерөнтэй бүх юмаа зэрэгэл зохицуулж явах хэрэгтэй. Тэр цэвэн найз нөхдөсөө бол салахгүй барихгүй гэдэг тийм хэлсэн. За тэнгуү сөхөө чи юу яал та хүүхдүүд бас нэлэх нойтон байна. Гадуур ханаа томоо ковид энэ төрийг байгаа чи зүгээр нэг хүүхд мөхтэй юу яагаад хараад ингээд хоёулаа хамжаар намайг амарч байгаа өдөр нэг жоохон яахгүй мө гэсэн чи үгүй би заавал гарна одоо тэ өөрийгөө сэргээмээр байна, стрессээ тайлмаар байна энэ гэсэн юм яриад баар буудлын руу бол гүгээд гараад явсан найзууд руугаа. За ингээд одоо сөхөөж бол яг хуу жоохон толгилцоод хэрэлдсэн учраас одоо явуулсан. За Сарнаа гүгээд голгуулсан. За ингээд орой явуулсан 12 гээд өмнө ирнэ гэсэн хүн байдгүй. 1-2 боллоо. Сөхөөж яг хүүхдүүдээ угжаад унтуулаад эд сайхан хөргөн болцсон байж хахад бол утас дуурсан байдаг. За сөхөө утсыг танихгүй дугаараас учраас аваад ирэхэд бол тэ тухайн дүүргийнх нь одоо цагдаагийн ажилтан тэ Сарнагийн одоо холбогдсон асуудлын талаар бол сөхөө рүү ярьдаг. За сөхөө тухайн дуудлага мэдээллийг хүлээж аваад хажуудлынхаа айлын одоо тэ хаалгын нүдээд одоо хажууд нь амьдардаг настан байдаг. Тэр настанд одоо уулзраадлаа хийлээд манай 3 хүүхдийг та ингээд өглөө болтлаараа өгөөч би ингээд газ шишээ хэсэг рүү яваад хүнтэнтэй уулзчаад ирья гэдэг тийм саналыг хийсэн. За имэж яг зөвшөөрөө 3 хүүхдийг хажууд нь манад тэгээд одоо үлдсэн. За сөхөө цагдаагийн хэлсээр очисон. Цагдаагийн хэлсээс дагуулаад цаашаа одоо эмнэлэг буюу морг руу одоо явсан юм үйл явдал өргөнсөн. За юу болсон бэ гэхээр одоо тийм Сарнаа одоо тухайн өдөр баар савнаа зүгтгээд жууж байгаа буцах замдаа бас осолд ороод тэгээс ханалтайгаар амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Тэгээ иймэрхүү зүйл одоо болно гэдгийг сөхөө үнэхээр ойлгоогүй. За тэгээд шинжилгээ судалгаагаар бол асар их хэмжээний яригдаар суулсан тийм одоо тиймэрхүү нөхцөл байдал болсон. Тэгээ энэ бүх зүйлийг мэдсэн юм шиг сөхөө битгий явгаад байдаг. Нөгөөх нь би явна найз нөхөдтэйгээ уулзна, стрессээ тайлна энэ төр гэдэг одоо нэг тийм ярьсан. Ерөнхийдөө нэг залуучуудын дунд стресс тайлна гэдэг нэг буруу ойлголт байдаг. Тэгээ яаж яхад дайран дээр давсгчаар 5 дахь өдөр дөхөх тусам хүний сэтгэл санаа уулзаж одоо энгийн байсан айл гэрийн амьдрал одоо хэрүүл уурвал те ямар нэг юм болоод бие биенээ ингэж яаж яагаад гинт одоо тэнд эсрээд шууд морой эмээлээ 5 дахь өдрийн тэр шоу нэргэнсэн гэдэг найз нөхдөд гүгүү явчихдаг. Ер нь нэг тиймэрхүү хандлага ажиглагддаг. За ингээд ямар ч байсан муу ярим муухай мэдээ сонссон. Тэгээд оршуулгын төрж явагдаад дууссан. За оршуулган дээр энэ 3 хүүхдийн аав жаргал гэдэг одоо 57 настай хүн амтан болоос ирээгүй харагдачгүй. Ер нь Сарнаагийн талаар сөхөө ерөнхийдөө сайн мэддгүй юм байлээ. Анх ингээд танилцаа баан танилцсан аав ээж ах トゥ амраг садан гэр орон одоо тэ хаана өссөн мөсний сагууд бол ерөөсөө хилдэггүй аав ээжийнхэн тухай ярмааргүй байна. Тэд нар бол угсан энэ төр гэж хэлсэн. Тэгээс үхвэж гайхсан. Тэгээд ерөнхийдөө их хар бага наснасаа тэ бие дагаад хот түрээ бараадаад ингээд явчихсан тийм л одоо охин байж таарсан Сарнаа. За ингээд сүхэж яг 3 хүүхдээ ингээд өсгөөд 1 жил болоо тэ оршуулгын газар очисон. За тэгээд жаргал гэдэг бас нэг хичээл насны хүнтэй таарлцсан. Тэр хүн одоо тэ хүүхдүүдээ аав энэ төр гэдэг нэг хэл дагаад бас үлссэн болохгүй бол цаашаа зэрэг цагдаагаар явна 50 сая төгрөгчгүй болов энэ төр гэдэг одоо тийм мессежийг бол ойлголцсон байгаа. За ингээд сүхэж явах уу те өөрийнхөө амьдрал ахуу бүх зүйлийг нөхцөл байдлыг хараад тэгээд ерөнхийдөө энэ жаргал гэдэг хүнтэй те цаашдаа холбогдох уу яах вэ гэдэг бас сайн ойлгохгүй эргэлзээтэй байсан. За ингээд сүхэж явах уу одоо ингээд жил орчим болж байна. Дээрээс нь те хажуудлын айлынхан одоо хөгшин настай эмэгтэйгээр 3 хүүхдээ шөнийн цагаар харуулж өөрөө бас нэг орой 10-аас өглөөний 4-5 хүртэлээс баарандаа баримаа хийгээд хөвгүүдээ сэрхээс өмнө нэртэ орж ирдэг те тэндээс нэг хэдэн цаас олдог тэрүүгээрээ бас энэ одоо те
хажуудлын давгаадаас мөнгө төгрөг өгч хүүхдүүдэд авдаг хамгаалдаг. Ер нь цаашдаа энэ 3 хүүхэд томорно. Тэгэхээр одоо ээж байхгүй те өөрөө ингээ өсгөөд явна гэдэг үнэхээр бас хэцүү сонсогдчихсэн. За тэгээд жаргал гэдэг те тэр хижээл насны ирээс ирсэн мессеж энэ төр дээр бол те залуу хүн байна ч одоо амьдралаа бод 3 хүүхэдтэй ингээд байж ах чамд бас хэцүү чамайг аягүй гоё ирээдүй хүлээж байгаа. Тэгээ өөрийгөө ядраасан бити хийнэ хүүхдүүдэд төрсөн буюу надад өгч тэгээ оронд нь би чамд 50 сая төгрөг те өдөө зэрэгтэй хүүхэд харсны чинь бас мөнгө олгож өгөө. Тэгээд хэрвээ мөнгө төгрөг чинь багтаад голоод байвал би чамд яг нэмээд бас те 25-ыг нэмээд нийт 75 сая энэ тэрийг өгье гэсэн тийм санаа оног бол хэлсэн байгаа. За сүхөөч яг хөө тэгээ энэ бүх одоо зүйлүүдийг даваад хэдэн 7 хоног ингэж яваад үнэхээр юм бол ядарч исэн. Өдөржин 3 хүүхдээ гоноцолдоод оройн те одоо ингээ ээлжиж өвдөөл залуулаад нэг хажуудлын айлын аваагаа гуйгаал өөрөө бааранд очиж те хүмүүстэй бас 5-10 цаасны одоо хэрүүлгийг зарим одоо тикет төлбөрүүдээ алдах гэх мэт ерөнхийдөө 3 хүүхдийг цаашдаа тийжэх ямар ч тийм найдвартай одоо мөнгөний хөсөр байхгүй болчихсон юм үйл явдал. За ингээд сүхөө нэг өдөр тэсгэл алдаад одоо өглөө ядарч орж ирээд нөгөө жаргалын өсөн нэрээ уцаар уцтахад бол жаргал бол нэг дуудуулаад бол авсан байдаг. За ингээд авангуудаа сүхөө үг хэлэх гэсэн хэлж чадаагүй. Тэнгүүд жаргал сайн уу сүхөө би чамаа залгана гэж мэдчихсэн хүлээж ийсэн. Тэгээ чамд баярлаа над руу залгасанд хоёулаа одоо тий яралдаа уулзах хэрэг байна. Өнөөдөр уулзах, одоо уулзах уу тий ямар байна? Танаад уулзах уу, манаад уулзах уу, эсвэл гадаа хотод уулзах уу гэдэг тийм саналыг тавьсан. За сүхөө юу гэж хэлж мэдэхгүй байсан ч гэсэн яг шууд зөрүүлээ те өөрийнхөө одоо 3 хүүг одоо хөвтөж байгаа тоглож байгааг хараад зөрүүлээд бол хэлсэн байгаа. За өнөөдөр би танд уулзж байгаа учир нь бол 3 хүүхдээ өгөх гэж биш те 3 хүүхдээ би өөрөө өсгөж хүмүүжүүлэхээр одоо шийдсэн шийдвэрээс танд хэлж байна. Хэдийн амьдрал авах хэцүү байгаа ч гэсэн би өөрийнхөө 3 хүүхдийг өөрөө одоо те халамжилж яа. Гэхдээ яг магадгүй миний хүүхд биш байж болно. Гэхдээ гол зүйл бол би өөрөө өсөж байгаа доо тийм энэ өөрийг өдөө зэрэгтэй болгосон би яг үнэхэрийн аав нь учраас энэ үедээ би танд өгч чадахгүй гэдэг бол хэлсэн. Тэнгүү жаргал зүйлээ чиний зовлон жаргалыг ойлгож байна. Гэхдээ чи залуу хүн чамд энэс илүү өс ирээд байгаа. Хайрлаад дурлах ёстой. Чи ахад хүнтэй сууна. Чи хүүхэдтэй болно. Тэр хүүхд чинь жинхэнэ чиний хүүхдэйгээ болно. Наагур чинь бол яхах аргагүй миний 3 хүүхд байгаа. Тэгэхээр өсвөл чи ДНК-ийн шинжилгээнд оруулж болно. Бүх юмыг хуулиар явах юм бол чи бас л юу ч бацаана. Энэ бүх зүйлийг одоо ухаалгаар хоёулаа ярилцахын тулд би чамтай нүүр нүрээ харж ахад уулзъя гэдэг саналыг тавьсан. За сүхвээ бол яг шийдвэрийг хэлсэн ч гэсэн бас 3 хүүхэдтэй хорогдоод энэ маягаараа цаашаа удаан тэсэхгүй гэдэг бол ойлгосон. Ягаад тэгэхээр хажуудлын айлын одоо нөгөө авгаа бас 3 хүүхэд хараад бас ядарч байгаа нь бол илт ойлгомжтой. Тэгээ ээжгүй 3 хүүхдийг ийм одоо нэг настай 3 хүүхдийг өсгөнө гэдэг бол үнэхээр юм чам цаашдаа 2 3 над хөлд ороод 3 тишээ салаа гүн бижигнэн. Тэгэхээр энэ одоо шөнийн цагаар бармаа хийдэг хүн бол хэцүүлтэй яаж утсан. За ингээд сүхвээ харахгүй гэртээ хүрээд ир гэдэг тийм саналыг өгсөн. За маргааш өглөө нь ажлаас бууж ирээд нэг хэдэн цаг унтчаад өглөө хаалга нээхэд бол жаргал баахан бэлгэсэлт барьчихсан. Орж ирсэн. За орж ирэнгүүтээ те сүхвэтэй ингээд гэр орноо зааж өгөөд уулзсанд баярлаа. Ямар ч байсан энэ 3 хүүхдийг одоо би л авахсаар авахгүй 57 нас гэдэг бол миний хувьд бол хөгшөрсөн. Дээрээс нь би дахиж гантантай суухгүй. Тэгээ одоо надад байгаа ганц л зүйл бол одоо энэ 3 хүүхэд байна те. Яг миний 3 одоо яс махны тасархай. Ийм болохоор би одоо үлцэн амьдралаа энэ 3 хүүхдийн төлөө зарцуулна. Мөнгө төгрөгийн хувьд бол санаа зовхон байхгүй. Би өөрөө бас тодорхой хэмжээний бизнес энтер хийгээд 5-10 цаасныхаа проблемыг шийдчихсэн одоо те хотод болон энд тэнд өвлөдлөх хөрөнгөтэй үйлчлэгээний газартай бас ингээд өөрийнхөө хичээнд бол ахаа нэг тэрбум гарны төгрөгийн одоо хөрөнгөтэй хүн гэдгийг хэлсэн. За сүхвэд бол тэрбум энтер гэдэг бол айгүй том сонсогдсон. Тэгээ чи хүсвэл би чамд 75 сая бэлэн яриад л тоолоод үгүй тэгээ 3 хүүхд аваад явж мэдээж ирж уулзаад ингэ явж ич болно. Байдал ус тийм үү биш байгаа гэдгийг бол хэлсэн байгаа. Сүхвээ тэгээд жаргалтай яриад нэг 5-10 үг солиод нэг аяв цаймаа уугаад хүүхдүүдэд тоглуулад байсан. Жаргал бол үнэхээр энэ төр 3 хүүхдэд сэтгэлээрээ хандж байгаа байг нь харагцсан. Гэхдээ сүхвээ нөгөө 3 хүүгээ ганцаар өсгсөн учраас 3 хүүхдээ амь болчихсон. Тэгээд ерөнхийдөө шийдвэр гаргаж чадахгүй байгаад байсан. Тэгээд яг та те сарнайг хэр ирэн сайн мэдтiin таны ярьж байгаа те цанаагийн талаар бүр өшөө олон зүйлийг мэднэ энэ гэж та надад тавьж ирсэн. Тэрийг ганаа жоохон
Ташуулаач Сарана Викторийг талаа тань ухаанаас сонссон юм уу? Эсвэл яасан гэсэн асуухад бол хэлсэн. Ерөнхийдөө Сарнайг бол тий одоо аль дээрээс хойш мэдэн тэгээ Сарнаатай бас чамайг уулзахаас өмнө уулзаж явж байсан. Тэгээд хамгийн сүүлд одоо Сарнайгийн бас нэг сайн найз баар саунд орж гардаг нэг тий хамтдаа 5 дахь өдөр болгоныг бас алгасгүй өнгөрөөдөг байсан найз хүүхэн нь одоо хөдөө явж байгаа жаргалтай таарлцсан. Тэгээд жаргал Сарнайг асуухад бол хэлсэн гэж Сарнай одоо хүнтэнтэй суугаа тий 3 хүүхэдтэй болоод мөргөжлүүлээ тий ингээд амьдрал авах тэгшээ явж ирсэн. Тэгээ явж байгаа удаа өөрсөлд ороод ингээд насарчихсан одоо хүүн тий 3 хүүхдийг нь одоо сүхвэгээд одоо нөхөр нь аваад үлдсэн одоо өнөөдөр хүртэл ингээд амьдарч байгаа гэдэг тийм юм сонслоо. Энэ мэдээг сонсоод надад аюу гонхтой санагдаад чамайг яаж иж байгаад хайгаад олоод ирлээд гэж одоо хэлсэн байгаа. Да тэнгүүт нөгөө сүхвэ Сарнат хоёр нь хэр дотно байсан бэ гэж асуухад хэлсэн байгаа. Би Сарнаг одоо юунд дуртай, юуг яаж хийдгийг бүгдийг мэдэн. Тэр тусмаа одоо тий гуйныхын дотор талт нь байдаг. Тэр багада авч ирсэн төлөв хийнээ сорин морин хүртэл одоо аюу сайн хэлж ирсэн. Энэ бүх зүйлийг сонсоод одоо сүхөө бүр дотор нь ухаарсан байгаа. Очиж тэгээ өөрийнхөө аав шиг 57 настай хөгшин хүнтэй ингээ явж ирсэн. Дараа нь ингээ баарнд орж ба түүний нөхдүүдтэй ингээд явжсэн 5 дахь өдөр болгон баарнд одоо тий нэг баарны жижиг тавилах шиг бас ингээ бүжигнүүлдэг байсан. Тийм хүүхэнтэйгээд тийм байдгаа гэрэлд одоо ингээ дурлсан сөхөөрийг бас буруудах чийсэн. Тэгээ яхахгүй нэг уруугтынхаа ээж юм болохоор тэгээ ячилдгүй хамгийн сүүлдээ баар сав руу явж заавал стрессээ тэнд сэгсэрн гаргана гэд давхад явсан өөрөөс амар гонхтой одоо үргэлжлэлийг бий болгосон сөхөөл аягүй сайн мэдж байгаа. Тэгээд сөхөө өмнө хэлсэн. Тэгээд амьдрал ах бол ийцээ байгаа мөг дөрөндөөхөөс илүү 3 хүүхдийн арчилгаа бол үнэхээр их надад тусламж хэрэгтэй байгаа гэдгийг хэлсэн. Тэгэхэд бол жаргал бол хэлсэн 75 сэдвэр бол асуудал байхгүй жамтай тий. Цааш та ажил мэргэжил сургууль соёлд орох чинь бүрт тусалж чадна. Ер нь чамтай ингээ холбоотой бай гэдэг тийм саналыг бол хэлсэн. Тэгээ ингээд янз янзаар аргацсан болов сөхөөс үлдээ за ерөнхийдөө болжоо ингэж боддог маань бол буруу бай. Юу ч болсон те холтой холгүйч байсан 3 хүүхдээ ажуудал байхгүй би хамгийн ядуу хүн болох гээд байна гэж хэлсэн. За ингээ хэлээд одоо жаргалыг гэрээсээ яв манай дахиж тэрээрээ гэдэг үг хэлсэн. Тэнгүүд одоо жаргал босч ирээ за тэгвэл юу яа би чамд нэгэн зураг үзүүлээ те санаа бит хоёрын зургийг үзүүлээ ерөнхийдөө чамд шийдвэр гаргахад энэ зураг нөлөөлөх байх гэж хэлсэн. Тэнгүүд сөхөө би наа зураг мөрөж үзэхгүй хоёрын яа зав орчсон дот хамаа байхгүй гэж хэлдэг. Тэнгүүд жаргал за чи өөрөө л миний нэр үзэх хадгалаараа тэгээ чиний залгуултыг би үргэлж хүлээж явах болно. Тэгээ ямар ч байсан амьдрал ийм л байна. Тэгээд одоо хэдүүлээ зохицуулахыг шийдье гэж хэлээ зураг өгсөн. За сүхөө зургийг аваад доош нь харуулсан ч гэсэн сармаа санагдаад харахад бол яхахгүй жаргал Сарна хоёрын одоо тэрвэрлэлцэн зураг бол байсан байгаа. Тэгээд ингээд сайн гүйлгээд харсан чинь Сарна тэр үед яг нэг өсвөр насны охин жаргал тэр үед нэг яг нэг одоо 40 орчим насны тэм залуугийн зураг байсан. Тэгээд тэр бүх зүйлийг харсан чинь хамгийн доор нь аавтайгаа хамт гэсэн нэг тийм бичиг бол байсан. Тэнгүүт маш ихээр гайхаад Сарна жаргалын охин юм уу гэдэг тийм асуулт толгойд нь гарч ирсэн. Тэнгүүт жаргал тэндээс за би чамд одоо бүх үннийг хэлье тий. Сарна бит хоёр хооронд очтой байгаагүй. Сарна бол миний төрсөн охин байгаамаа гэдэг үгийг бол хэлсэн. За сүхөө үнэхээр шоконд ороод аав ээж нь нас орцсон одоо тий хар чанд хөнгөө одоо хүүхэнтэй явж ин гэдээсэн чинь аав нь амьд байтугай бүр ийм нөлөөтэй мөг төрөхтэй ийм айхтар хүн байна гэж хэлний залгуунд бол орохгүй. Үнэхээр юм ил гайхаад сэлхөх хөрсөн. За тэгээд жаргал бол өмнө хэллээ тий. Сарна бол миний охин тэгээ багада ээжээгээ алдсан. Тэгээд би багаас нь идэж уух бүх тий машин тэр өнөө бүх юмар хангалттай сайхан хүмүүжүүлсэн. Сүхээ жаргал хоёр ингээд хамаг сэтгэлээ тий хамаг нууцаа уудлаад бие биенийгээ маш сайн ойлголцсон. За ойлголцсноо илэрхийл сүхээ одоо жаргалыг маш чангаар твэж тий өөрийнхөө аав шиг бас хүндэлж хайрлаж байгаа гэдгээ бол хэлсэн байгаа. За үүнээс хойш одоо энэ хоёрын хоорондын харилцаа маш сайжирч одоо тий дээрээс нь жаргал одоо байнгын баяр ёслол завтай зайтай үедээ энэ 3 хүүхдээрээ дээрээс нь одоо сүхөөтэй ирж уулздаг цааш дээр нь хамтдаа амьдрья гэдэг тийм төлөвлөгөө өнтер бол боловсруулсан байгаа. За тэгээд жаргалд одоо эднэрээс өөр гэр бүл хүн байхгүй тэгээд мөнгө төгрөг хангалттай тэгвэл хөдлөх хөрөнгө объект бизнес байгаа учраас дөрүүлээ хамтдаа нэг айтайхан газар тий ингээд амьдрахад бол ямар ч асуудал байхгүй гэдгийг бол сүхбэд санал тавьсан. Сүхбэж гэсэн бас өөрийнхөө ажил амьдрал, хувийн амьдрал дээрээс нь бас
гурван хүүхдээ өвөөтөөс ойрхон өсгөх нь зөв юм байна гэдэг дээр бол одоо санаа оноо нийлсэн. Өнөөдрийн оруулсан гоё түүхмээ та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Тэгээд гоё түүхүүд зүгүүдийнхаа даардаг байрдаг бүх юмуд худалдаардаг мөн цай кофений мөнгө банк шилжүүлж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн гоё түүхүүд мөн араараас орж ирнэ. Орж гараад ойрхон байж байгаарай.